Яг ийм импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг шинжлэлийн засгийн газар дэмжихээ илэрхийлж байгаа. Монгол улс хэрэглээнийхээ барааны бараг 70% гадаадаас импортлдог. Төдий хэмжээгээр монголчуудын халаасан дэх мөнгө байгалийн баялаг урсан гарч байгаа хэрэг. Тиймээс хэрэглээгээ хэмнэж дотооддоо үлдээх үйлдвэрийг төрөн дэмжиж иргэдэн үндэснийхээ үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнийг хэрэглэж заншихал үйлдлээ. Далай продакшн нүүдэлчдийн дуу хоолой төрийн бас байгууллага үзүүлж байна. Дэлхийг тамгалсан Чингисийн морд төсөл мордны соёл суврал баримтат кино. Зохиогч, продюсер Лаживын цагаан далай. Ерөнхий найруулагч Сэнгэрийн Сүхбаатар. Ерөнхий зураглаач Даваасрынгийн Ангараг. Дууны найруулагч Батчалууны цогцлмаа. Хөгжмийн зохиолч Бямсрынгийн Шарав. Давааживын Сүхбаатар. Зураач Тавгийн гал мандах. Жаргал сайхны мөнх жаргал. Зөвлөх найруулагч Гомживын Жигжид сүрэн. Түүхийн зөвлөх Адягийн Баяр Магнай. Редактор Аюур Бунягийн Лавга, Банжуурын Бямбсэрэн. Эвлүүлгийн найруулагч Мөнх баярын Түмэн Хишиг. Ерөнхий ивент тэтгэгч Мордны соёлоо дээдлэгч 5 толгой транс компани. Мордны соёл бол нүүдэлчин монголчуудын хувьд энэ дэлхийн олон үндэстнүүдээс ялгарх сорын ганц хөх тэнгэрийн тамган юм. Зохиогч. Нүүдэлчин монголчууд адууг наазах нь 5,000 жил. Жаахан цаашлуулвал 8,000 жилийн өмнөөс гаршуулж, гэршүүлж эхэлсэн нь Монгол нутгаас олдсон археологийн олдвор, хадны сүг зураг, түүхэн баримтуудаас нотлогдож байна. Монголчууд адууг гаршуулж, гэршүүлж эхэлсэн тэрэл цагтай яг зэрэгцсэн он ямаа үхэр тэмээгэн тун ойрхон хугацаанд гэршүүлсэн бол доо. Манай малын бүх хүүхдүүд ч хавтгайг тэмийн ойж, надууны холон тахинд байж байна, янгэрн байж байна, аргал мөн байж байна. Эд бүгд чинь бол их оронтой байж байгаа юм зүйл л дээ. Тал нутгийн нүүдэлчдийн үндсэн амин зуулга, эрхлэх аж ахуйн гол хөтлөгч хүч нь хурд хүчтэй адуун сүрэг боллоо. Ав хамраг, аян дайн, үүдэл суудал, бусад мал анх хариулах, шуудан харилцаа, мэдээлэл дамжуулах гээд адууны хурд хүчээр хийж болох бүхий л зүйлд хүн адуу хоёр хамтран зүтгэж ээнэгшин таслаа. Энэ явцдаа оосор ногт, уурга бугуйл, эмээл хазаар, гоёл жимэглэл, дуу хуур гээд эдийн болон оюуны соёлын гайхам өвийг үтээсэн нь эдүгээ цагт хүн төрлөختний бүтээсэн их соёлын эрдний нэгэн талаас болон гялцсаар аваа. Готгаар бүлэг. Эмээл минь хаан ширээ. Бидний өвөг дээдэс үхэртийн талыг туулан хас тэнгисийг зорихдоо эмээл минь хаан ширээ хэмээн залбирч дэлхийд Монголын энхийг тогтоож явлаа. Монгол улсын хөдөлмөрийн баатар, зохиолч доктор Лодонгийн төдөв. Эмээл нүүдэлчин монголчуудын өдөр тутмын ахын хэрэглэнээс хэдийнэ хэлжээ. Тэд хүлэг морныхан хазаарыг мөнгөөр шимснийхэн нараа өөрсдийнхөө эмээлийг чимж эхэллээ. Анайл мөнгөөр. Эмээл хазаарын чимэгтэн алтад хөдийлөн их оролцуулдаггүй байсан нь бас харагдаж байна. Тэд гоёхын зэрэгцээ эрүүл мэндэд ихэд анхаарсны нэгэн илрэл гэлтэй. Тэртээ 1956 онд Шарган говор нутагтай хоёр хөгшин Галдан бошх тааны эмээл хэмээн Ултай аймгийнхаа музейд өгсөн энэ эмээл. За авг эмээл нь бол
1956 онд Шарх сумын цагаан нуур орчмоор нутагта хоёр хөгжний гар дээр байхад нь цуглуулгаар музейн сангамурт орсон байдаг. Тэгээ овог эмээл нь гангаар сэлж хийгээд луун кегийн хөөмөлтөж гаргаж ирээд алтаар шарж өгсөн. За тэгээ урдаас нь харах юм бол Монгол хотын хоншоор мэт одоо ээтгэр, хойдлоос нь харах юм бол оймсны хараа мэт юм уужуу тавилуун байдаг. Энэгээр бол одоо ямар манж загвар ороогүй Монгол хийцэн эмээл гэж тайлбарлагдаж явдаг. За тэгээ энэ дээр бол илгэн дэвсгэн дээр нь бол гараар шагалж Тэнгис далайн амьтдыг дүрсэлж өгснөөр онцлогтой ийм имэйл байдаг. Тэгээ энэ хоёр хөгжний гар дээрээс авахт нь бол энэ имэйл бол галдан боших тааны имэйл юм аа. Бид нар үе дамжин хадгалж байгаад одоо ингээд музейд өгч байна гэж хэлснээ дагуу бид одоо энэ галдан бошихт имэйл гэж явдаг. Угаасаа одоо ингээд харваас хэлт байдаг энэ язгууртан хүн хэрглэж байсан нэлт байдаг энэ луун хэнүүд нь алтаар шарамлдаж өгсөн байгаагаас нь харахад бол ийм онцлогтой имэйл байдаг. За овог имэйл нь бол гангаар сэлж хийгээд мөнгөөр хярлж өгсөн. Тэгээд энэ хавтас бүргэн дээр нь бол луун хэнүүдийг хөөмөлтөж гаргаж ирээд түүнийг алтаар шарж өгсөн онцлогтой. Тэгээ энэ бүргэнийх нь бол илгэн дэвсгийн 2-оос 4 хатаас урдаас 6 гуйлын хатаасаар хадаж тогтоож өгсөн. Тэгээ энэ дээр бол энэ дэвсгэн дээр гараар шагалж одоо Тэнгис далайн амьтдыг дүрсэлж өгсөн онцлогтой. Ингээ үүнээс нь харахад бол энэ бол язгууртан хүн хэрглэж байсан гэдэг нь бол ил тарагдаж байдаг юм онцлогтой юм байна. Монголчууд хөлөг мордихон зоон дээр зөвхөн дайн тулаан хийгээгүй. Гэсэр жангаар нууц товчоо хөлгөн их судрууд хийгээд оюуны сор болсон бүтээл гэгэрсэн их сургаалаан хаан ширэмэт эмээл дээрээ л бодож тунгааж нэрж боловсруулж цэгцэлж эмхэлж явжээ. Говийн догшин оюун хутагт Долдуйтын Занзан Арвжаагийн гэгэн ухаан бадарч бэлэгт мэрэгэн сургаалууд нь зоторч байсан эмээл. За Моён хотын музейд олон нандин үзмөрүүд бий. За тэрний дотор хотогтод за бидний үзэж байгаа 1827 онд манай Моён хотогтод Манжи хааны зүгээс одоо Монголд байгаа одоо тамгатай хотогтын зэрэгэмжээр тамга олгосон байдаг. За энэ тамгыг дагалдаж явах олон зүйлийн одоо зүйлүүд бэлэг сэлтэнд бас ирж албаг энтер шагнагдж ирсэн юм бий. За энэ дотор одоо алтан шармал одоо бүрэгтэй нэгэн ийм одоо эмэйл бэлгэнд ирсэн байдаг. За энэ одоо эмээлийн хувьд бол тухайн үедээ Монголын одоо 16 гэж ярьдаг зарим одоо судар номууд бол бас 13 хотогтод одоо тамгатай байсан юм а гэдэг. Энэ одоо алдар хүндтэй номын их одоо оюут хүнд одоо бэлгэлсэн энэ одоо эмэйл юм. За ер нь бол монголчууд эртээр үеэс морин дээрээч одоо оюун бэлгээ сацрааж гэртээ сууж одоо биер бэксэн нийлүүлэхэд ч мөн одоо мортойгоо хамт байсан ийм л одоо ард түмэлтэй. Тэгээд тэрний одоо нэг одоо илэрхийлэл бол энэ эмэйл байдаг. За энэ эмээлийн 4 хэсгийн одоо паалантай 8 тахилтай хүндийн мөнгө дөрөв гэдгийг энийг долларын Монгол орчууд одоо манай гэгэнтэнд өргөсөн одоо өргөдлийн зүйлээ гэж ингэж үе дамжсан тахилч тайлбарлаж ирсэн юм учиртай. Монголчууд эмээл хазаараа чимж эхэлсэн цагаас эхлэн Монгол дархны дэг сургууль бий болж эхэлсэн харагдаж байна. Тиймдээч дархан хүний ухааныг бурхан ухаан гэлцдэг. Нарийн дистраата чимхлүүр жухмал бурхан ухаан шаардсан ажил. Эхлээд хэвээ гаргана. Хэвээ гаргаад мөнгөөн хайлуулна. Бэлдсэн хэвэндэн хайлуулсан мөнгөөн цутгана. Дараа нь хэвнээсээ авч дахин хээ хаарыг нь тодсгож өөсөвийн дарна. Батнорвын тожил дархан, ороо шарав дархан, далай чаванхар вангийн хошууны дарах зүүл, богдын хүрээний самбуу дархан, моржин ноён сэврэн урчууд, даргангийн зундуй, балдасар дархан гээд нутаг нутгийн уран дарах зүүлийн гар оюунаар бүтсэн олон сайхан эмээл, олон сайхан хүлгийг чимэж наатамчин олны харц сэтгэлийг улаасаар ирсэн юм аа.
Тэр дархцуулын халааг авчиваа. Дэмбэрлийн алтан гэрэл энэ цагийн дархчуулын томоохон төлөөлөгч. Монгол дархны хурлууд энэ хүн төрлөختөн үүссэн үеэс л ер нь манай Монголд л асл хөгжиж ирсэн хүн амьдрахын тулд нөгөө одоо зэвсэг багаж хэрэгслээ хийхээс л үүссэн түүхтэй шүү дээ. Тэгээ хүн одоо ан агнан малладуусаа идэл хэрэглэн сурахын тулд тоног хэрэглэл хийн. Эннээс л үүдэлтэй. Тэгээд эн чинь улам одоо улам 100-100-аар хөгжиж ирсээр байгаа л одоо өдий зэрэгтэй бидний соёл өв болол явж байгаа шүү дээ. Харин өвгдөөцөөс уламжилж ирсэн энэ агуу том соёлыг л одоо бид нэр үл энэ чигээр нь бас хадгалж хойч үедээ үлдээх л одоо их зориод байгаа. Тийм. Тэгвэл одоо бидний үйл одоо энэ өвгдөөцөөс өвлж ирсэн энэ агуу том соёлыг л одоо өвлж үлдээхгүй л одоо үеийн залуучууд одоо биднээс хойш хүүхдүүл одоо мэдэхгүй хааш нь залж явахыг л бид нар мэдэхгүй шүү дээ. Алтан гэрлийн хийж байгаа уран бүтээл чинь л одоо ийм сайхан мөнгө эдл бол гараад ирж байгаа шүү дээ. Ер нь хийж байгаа хамгийн одоо сайхан. Тэгээ энэ Батнар уу хийц. Одоо энэ цохиж одоо тэр алтан гэрлийн одоо урлан бүтээж байгаа зүйлчил одоо энэ дээр ийм сайхан уран бүтээл болоод Монгол сайхан эмээл болоод гараад ирж байгаа шүү дээ. Энд ч одоо тэгэл тэр мундаг дархан үний л одоо буйнаар л сайхан эмээл бүтээлгсэн юм аа би. За тэгээ энийг одоо ингээ яг би угсарч одоо дөрөөнөөс нь лэхгүй ахуулаад угсарч байна. Энэ дөрөө нь бол жижүүтэй дөрөө. Ийм жижүүтэй дөрөөс одоо бас цөөгдсөн юм шүү дээ. Ийм хийжтэй дөрөө ер нь. За энийг ингээ сайхан ингээ угсарчихна. За ингээ болчихж байгаа маа энэ ингээд. За өнөөхөө за чи гөлөмч өндөр нь хойно гардаг юм аа. Энэ тал нь хойно гарах хэрэгтэй юм шүү. Наамх нь мурд талдаа байх хэрэгтэй. Монгол эмээлийн ганц одоо их онцлогч одоо элдв бусын юм оруулахгүй. Одоо ерөөс дагнаа сураар л хийх хэрэгтэй. Урлан бүтээх хэрэгтэй. Энэ ч одоо монголчуудын одоо ер нь их дээр үеэс олон жил уламжлагдж ирсэн. Одоо шилэгдсэл одоо сайхан уран бүтээл юм шүү. Юм байгаа сураар яана гэдгийг гэдэг чинь. Одоо сүүлийн үед ч элдв бусын юм яригээд өгчөөд байгаамаа. Цагаан эсгийгээр тохомыг хийх ёстой. Ингэж байж л одоо энэ тохомоос ахны цагаан эсгий хоёр давхарлсан цагаан эсгий тохом сайхан эмжээл. Олмыг бол энэ адууны зөөлөн сайхан дэлээр хийдэг. За зарим газар сайхан өхрийн савгаар хийдэг л юм. Манай энд бол одоо дагна адууны сайхан дэлээр л энэ юугаа хийдэг. Олмоо хийдэг. За инхээр нь угсарч байгаа маа. Энэ эмээлийг эднийхэн мөн ч олон үеэрээ тохиндоо. Монгол дархны энэ сайхан бүтээлүүд хойч үедээ мөн хөлдөж монгол хүний уран хур цухааны түүх болон үлддэгээрэн онцлог. Зөвхөн мөнгөн чимгэлээс гадна гөлөм дэвс, будаг шунг, түүний хээ угалз бүгдээрээ нэгэн цогц урлагийн бүтээл болдгоор онцлогтой. Монгол эмээлийн хээ угалзанд таарлцсан аль нэг дүрсэн биш. Монголчуудын эрхчлөөт байдал, хөх тэнгэр, байгаль дэлхийн шүтэн барилдлага, зөм бэлэг, төгсөжгүй мөнгө хоршихын бэлгэдлийг багтаан шингээдгээрэн бусад үндэстний явахаар чимэглэлээс ихээхэн ялгаатай. Дэлийг нь сумдан зассан сайхан эмээл хазаараар чимсэн хүлэг мөрөнгөгч тал нутгийн осгүй нэгэн үзэгсэлэнд амьд дүр зураг байдаг билээ. Нүүдчлийн адууны соёлын эрхэмдээд илэрлүүдийн нэг бол яхан аргагүй энэ эмээлийн гоёл эмээлийн соёл байдаг. Хан хэнтийн нутгийнхны Батнар дархны их баг донд гараж ирсэн 3 гарын хийц, далай чанга, өнгийн хошуу, шанхай хийцэн гээд нутгийн ястан ястнууд бол эмээлээрэн энэ эрдэнэ сайхан хүлэгмэрдэн гоёдаг уламжлалтай. Энэ нь бол Монгол төдийгүй дэлхийд байхгүй эрхмийн дээд
дээдийн дээд соёл юм аа. Батнаа руу хийцэл одоо Хинти аймгийн Норивлон одоо Батнаа сумын одоо алдартай мундаг дарагчид байсан байна. Одоо Тожил дархан гээл байна. Хороо шарав гээл даргангийн Батнарын одоо энэ их гарын чимгийг л тэр Тожилгоо найз хороо шарав гэж тийм намхан ногоонуудтай шарав хүн байсан гэж байгаа. А тэр хүн энэ Батнарын их гарын хэрэглийн их завгрыг хийж исэн. А Тожилгоо болохоор баг гар дунд гар хоёрыг хийж исэн гэж би зээ хүүгээс нь бүр судалгаа авч ярьцлага авчихсан байна. Энэ хийцийн онцлог нь ерөөсөл цутгуураар хийдэг. Ерөөсөө хөөлт өндөртэй зузаан тийм байт. Эмээлийн чимэглэлийн урлаг хөгжихийн хэрээр эмээлийн хэлбэр хийц өнгуудаг бас дагаад хувирч өөрчлөгдөж ирсэн түүхтэй. Энэ бол Батнаар дархны хийцэн эмээлүүд. Сүүлийн үед Монгол дарах зуул нэг хэв загварт баригдлаггүй. Эмээлийн модны хийцийг бүтээж байгаа урлалтайгаан уялдуулан хийх боллоо. 13 дугаар зууны уужуу тайвуу судалтай эмээлийн хийц сэргэж байна. Дархан алтан гэрлийн урлан бүтээсэн Монгол улсын гавьяатмалчин Монгол улсын тод мандаа уяаж Дамбадаржаагийн ононгийн эмээлүүд. Өнөөдөр монголчуудын нэг хэсэг нь суурин аж төрж байгаач үг дээдсийнхээ нандин сайхан эд зүйлийг эдэлсээр хэрэгэлсээр л байна. Эдийн хот суурингийн бид нар ч гэсэн нүүдэлчин олны маань одоо уламжилжсэн нүүдэлчин улсын маань аюу улс одоо морины эмээл одоо азар идэр бол одоо банк гэрийн маань хойморт байдаг морин уур зэрэг юунууд маань хэрэглэсүүлүүд маань жилдээ нэг цагаан сар болон тэгэл наадмаар нэг энэ сайхан эмээлээ тохоод морин дээрээ гараад нэг хиймраа сэргээчдэг юм аа. Монголын малчин ард түмний одоо өдөр тутмын хэрэгцээнээс гоёл чимэглэлийн, баяр ёслолын за тухайн хэрэгжилж байгаа хүнийхээ бил бинчин гэлтгэх болсон нь 19-р зууны сүүлээс ихтэй. Яагаад гэвэл энэ 19-р зууны ихээс Монгол алт мөнгөний дархны урчуудын бол урлалын бол оргил үе хийсэн гэж бид нар үздэг. Тухайн үед Монгол нутагт ирж ирсэн гадны эрдэмтэд жуулчны тэмдэглэлч гэсэн халахчуудын дунд маш сайн алт мөнгөний дархантай гэж тэмдэглэсэн сурвалжийн мэдээнүүд бол байдаг. За 19-р зууны эхээс 20-р зууны ихэнх үе хүртэл Монгол дархны урлалт зөвхөн эмээл төдийгүй аяг за эд хэрэглэл эрэгтэй эмэгтэй хүний гоёл чимэглэл ялангуяа эхнэр хүний толгоон болц зэрэг бол тухайн дархныхаа одоо эрдэм чадал ур ухааныг илтгэсэн тийм гайхамшигтай загварууд гарч эхэлсэн байна. Сайхан эмээл хазаартай мөр унаж цагаан сараар настан бурлааттайгаан золгохоор дөрөө хоршуулан яваа тал нутгийн монголчууд. Одоо манай төв болохоор ч одоо сайхан төв болохын хийцтэй эмээл. Мөнгөн баавар тавилан ясан хэртэй ер нь ясан хэр чинь юу шүү? Баруун аймгаас ховд увсын завсраас одоо харгас нуурын хөвөнөөс наашаа явахад чинь дандаа ясан хэртэй. Сайхан гүлэмтэй, санхүү гүлэмтэй, сайхан мөнгөнд хоногтой тэгээ харин яс. Өвөр ханган аймгийн төв орж ирж зураг эмээлийн бүргэн дээр мөнгөний хар гарч ирэн шүү. Халахын хэдэн мундаг Монголын дарган хийц, өмнөгийн ноён саврын хийц, төв халахын хийц, тэгээ Батнаар хийц хамгийн нүнжихтэй төв ихэмсэг хийц нь ер нь Батнаар хийц юм уу гэж. Бодог шунхудаа тэрл гойсон чимсэн хаар дархны хийцэн тэрээр нь бол энэ тентхийн энэ одоо хангайх байна, энэ бол Батнаар хийц байна, энэ дарган хийц байна. Бүгдийн ялгаа. Ноён саврын хийц бүгдийн сайхан ялгаад болдог тийм. За нөгөөтэйгөр имэйл төхөөрөх ёс гэж монголчуудын дунд охиноо нөхөрт гарахт нь шинэ имэйл, гоёлын имэйл төхөөрч өгдөг нь имэйл маань одоо өрх гэрийн бил бинчингийн нэг хэсэг болж ирснийг бол илэрхийлж байгаа. За энэ эмэгтэй хүнд имэйл төхөөрөх ёс маань одоо цаашид нутагт бүр улам дамжиж хөгжөөд за төв барьжгын хийцэн имэйл бол одоо нийт эмэгтэй хүний имэйлийн гол загвар болж эхэлсэн байна.